намайг Төвшин Түр гэдэг Арабан институтын буддингийн ухааны багш, бяцлаглалын багшаар ажилладаг. 2018 оноос манай Арабан институт үйл ажиллагаа явуулсан. Анх гэгэнтэн энэ нийгэмд байгаа энэ хүмүүсийн сэтгэл зүй энэ байдал дээр үнэхээр одоо уламжлалт бурхны шинэ мэдлэг маань маш хэрэгтэй болох юм байна гэдгийг таалан болгоод тэгээд энэ институтыг анх үүсгэн байгуулсан. Энэ институт маань одоо өргөчөөд бараг давхарцсан тоогоор 2000 гаруй хүн институт сурсан байна. Хинч одоо хурж ирээс сурчулна. 2 жилийн үндсэн анги байгаа. Тэнд яг үхээр 2 жилийн хугацаанд бүрхний шинэ академик түвшний мэдлэг болж байгаа. Тэгээд бяцлаглалын дадлага буюу бяцлал хийж сурна. Тэгээд ерөнхийдөө энэ сэтгэл гэж юу юм бэ гэдэг дээр акцент олголт аваад төгсөв. Бид энэ Kant Fitz гэдэг Kant-ийн онол гэдэг. Тэн дээр яг үхээр ажиглагч бол бодит байдлыг одоо бодиттой болгоход ажиглагчийн оролцоо байдаг гэсэн ийм нэг хугтган байдаг. Тэгэхээр яг энтэй ойролцоо бурхны шинэд ямар мэдлэг байдаг вэхээр сэтгэл бол бүхний төрөнд гэж. Сэтгэл бол бүхний төрөнд, сэтгэл бүхнийг өдөртөн сэтгэл гэдэг ийм нэг утга байдаг. Тэгэхээр энэ сэтгэл маань өөрөө жаахан төрөгдлийн эрхэнд орцсон. Тэгээд тэр төрөгдлийн эрхээсээ болоод хумсргуу дадал, айдас, хосон найдвар, уур шунал гэсэн иймэрхүү сэтгэлийн хөдлөлүүд эрхэнд орцсон байгаа тохиолдол яг вэхээр үзэгдлийг яг тэр төрөгдсөн оюунаараа дүгнж, шүүж, тунгааж, итгэж үнэмшнэ гэсэн. Тэгэхээр тэр байдал маань өөрөө асуудлыг дагуулдаг гэсэн. Гаргаж байгаа шийдвэрүүд маань өөрт болоод бусдад хорлолтой байх. Биел болж байл бусд намаагүй ч гэдэг юм ингээд бодит байдлыг умарцсан иймэрхүү шийдвэрүүд гаргаад байдаг учраас энэ маань хувь хүнд, гэр бүл, нийгэмд асуудал тарьдаг гэсэн. Тийм учраас сэтгэлийн өөрийнх нь энэ анхдагч төлөв буюу инрэл хайр тэгээд бэлэг бэлгүүн гэдэг энийг нь хөгжүүлэх юм болов хөгжүүлэн биш энийг нь ил гаргаж ирэх юм болов үнэхээр тухайн хүний амьдрал болоод тэгээд иргэн тойрондоо үзүүлэх нөлөө нь эерэг болж өөрчлөгдөнө. Хүний хэмжээ хязгаар биенд бол хэмжээ хязгаар байгаа даа. Сэтгэл оюунд бол хэмжээ хязгаар гэж байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл оюун маань сайн сайхан байхад биений эрүүл мэнд бол маш их нөлөөтэй. Тэгээд энэ эрүүл мэндийг сахихад зөвхөн одоо нэг талыг барьсан тийм одоо мэдлэгээр биш уламжилт бидэд энэ сэтгэл орсон байдал юмс үзэгдэл эрүүл байхад сэтгэлийн оролцоотой байгаа байдлыг ингэж мэддэг, тэрийг таньдаг тийм эмчнэр Европ оноо аханд эдгэж чадахгүй тэр өвчнүүдийг эдгсэн тохиолдол байдаг шүү дээ. Уламжлалтын эмчнэр бүгдээрээ ярьдаг. Хүнийг эмчлэнэ гэдэг маань бидэд нэг талаар бол яг үхээр тэр нөгөө хүнд энэ өөрийн дотоод сэтгэлээ таних нээх боломжийг нь илүү өөрт нь өгж байгаа гэсэн. Ер нь эмч хүн бол амтны тусыг хийхэд өвчний эмнэлгийн явж байгаа. Тэр болгон маань яг үгээр тухайн хүндээ маш их тийм боломж одоо насыг уртсгаж байгаа байдал. Тэгэл одоо өөрийнхөө сэтгэлийг таних, бусад тустай байх тэр боломжийг нөгөө хүнд одоо нээж өгдөг гэсэн. Тэр боломжийг ашиглах нь яг тухайн хүний өөрийнх нь ажил. Хэрвээ тэр хүн өөрийгөө нэгээд ингээд бодит байдлыг таниад ухаарад явах юм бол яг үхээр тэр хүнээс одоо бодийн сэтгэл хүртэл гарах боломжтой гэж. Бодийн сэтгэл хүртэл үүсэх боломжтой гэж. Нас нь урт болцсон хүн номроо ороод ингээд судлаа явуулаад бодит сэтгэл хүртэл үүсэх боломжтой гэж. Тэгэхээр тэр бодит сэтгэл нэг хүнд үүссэн бол тэр одоо бодгол маань ертөнц даяарыг нэр хайрлах, тэрний тулд ажил төрлийг, тэрний үр дүнгээ үзэх тийм боломжтой болчихсон гэсэн. Тийм учраас уламжлалын ахуйн эмч ер нь бусдад тустай байна гэдэг бол яг үхээр өөрт одоо хэлж мэдэхгүй ч гэсэн тухайд нэг жоохон тус өргөцсөн ч гэсэн дараа нь тэрний үр дагавар гэдэг бол хэмжиж хэд бол үнэхээр хэрэгтэй л их маш гайхамшигтай үр дагавар. Тэгээд уламжлалын ахуйн эмчнэр маань ингээд нэгдэж нийлээд ажиллаж ийн гэдэг маань яг үхээр энэ тэнд цөөнөөр ингээд байгаад ах юм бол тухайн үедэл тухайн газар л яг болоод явах. Яг юм нэгдэж нийлээд тэгээд бие биенээсээ суралцаад ингээд хүчээр нэгтгэх юм бол илүү олон хүн тусалж чадна. Илүү одоо уламжлалт ангаах ухааны энэ гайхамшигтай мэдлэгийг их олон хүн анзаарч таньж ухаарах байх гэж.